Монгол Телевизийн өдрийн хөтөлбөр спортын булангаараа үргэлжилж байна. Бид спортын булангаараа үзэгч та бүхэнд кикбоксинг спортын талаар танилцуулахаар бэлтгэсэн. Тэгээ кикбоксинг спортын хувьд гэвэл манай улсад мэргэжлийн болон сонирхчийн гэсэн хоёр төрлөөр одоо хөгжиж байгаа. Тэгээд гол ялгаа нь гэх юм бол мэргэжлийнх нь болохоор ямар ч хувц өмсгөлгүйгээр зөвхөн бэлитэд тулалддаг бол одоо сонирхчдын төрөл нь болохоор тамирчнаа хамгаалсан бэртлэгийн талахгүй хахаар дөрвөн болон хувц зэрэглэн тийм зохиогдсон байт юм лээ. Тэгэхээр сонирхчийн бэлийн бол 12 унц буюу тусгай зөөлөн бэйл байдаг. Энэ нь одоо бидний одоо өмсдөг бэлийгээр зүйрлэх юм бол өвлийн зузаан бэлээ шүү дээ. Үүнтэй бол одоо нэг жил хэмжээний зузаан бэлийгээр тулалт юм байна л. Тэгээд ер нь сонирхогчийн кикбокс нь хоорондоо цодтолдоход бол бэртэл гэмтлэх авахыг одоо багасгахын тулд тийм бэлийн өмсгдөг. Тэгээ мэргэжлийнх нь болохоор ямар ч хувцас өмсдөггүй шүү дээ. Тэгээд сонирхогчийн хүн хэрэв мэргэжлийнх рүү бэлтгэл хийхгүй байж аваад орох юм бол ерөөсөө 3-аас 4 раунд ундаг гэж байгаа юм л да. Мэргэжлийнхэн бол 10 раунд тоглодог. Тэгэхээр энэ бас үүгээрээ бол одоо бас ялгаатай байд юм байна л да. Мэргэжлийнх сонирхогчийнх нь удаан тоглодог одоо бэлтгэлгүй хүн бол сонирхогчийнх нь бол шууд мэргэжлийнхөө ороход бол нэлээд хүнд байдаг юм байна. Үзэгч та бүхэн сая манай огтлогч очроогийн ярианаас мэргэжлийн болон сонирхчдын ялгааг одоо мэдж авсан бах гэж бодож байна. Ингээд харин спортын булангаа хүлээн авч ирсэн аа. Кикбоксинг спорт манай улсад ардчилсан хувьсгалтай зэрэгцэн хөгжиж ирсэн. Учир нь 1980-ад оны сүүлчээр кикбоксыг сонирхон хичээлдэг хүмүүс байсан ч мэргэжлийн түвшинд бэлтгэж чаддгүй байсан байна. Харин 1992 онд спорт сургалтын төвдөр Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Мишиг Дөржийн удирдлагаар анхны кикбоксинг эмэгтэй эрэгтэй баг хичээлж эхэлсэн ба анхны кикбоксинг улсын аварга шалгаруулах тэмцээн 1999 онд зохиогдож байжээ. Кикбоксинг спорт гэдэг бол ерөөсөө л хөл болон гарын одоо хамгаалах, давтлах техникийг хослуулан өсөлддөг энэ төрлийг л одоо кикбокс гэнэ л дээ. Тэгээ сүүлийн үед бас энэ кикбоксыг судалдаг мэргэжилтэн бүр эрдэмт төрөл бий болсон байна. Тэгэхээр ерөөсөө Оросын албаны улсын эрдэмтэн кикбоксыг тодорхойлж нэг л өгүүлбэрээр оновчтой бөгөөд тодорхойлсон байдаг. Кикбокс гэдэг бол одоо өрөндийн боксыг орны одоо тулааны спорттой одоо уялдуулан гаргаж авсан спортын одоо төрлийг кикбокс гинэ гэж. Энэ дээр ч гэсэн бид нар бас санал ихтэй байдаг. Кикбокс бол одоо өрөндийн боксийн одоо гар техник дээр дорны тулалдах одоо хөлөөр өвгөөр тулалдах техникийг хослуулан гаргаж авсан спортыг одоо кикбокс гэж байна. Яг кикбокс спорт бол Монгол оронд бол яг ардчилсан одоо хувьсгалтай зэрэгцэж хөгжсөн 90-ад оноос. Одоо бас 20 жил болсон байна. За яг кикбокс тулааны спортын холбоо бол 2000 онд байгуулагдсан. Энэ жил бас 10 жилийнхаа хувьд тэмдэглэж байгаа. Монголын кикбоксч бол 1999 оноос хойш дэлхийн аварга шалгуулах тэмцээн, 2005 оноос хойш Азийн наадмуудад оролцсон түүхтэй. За нийт одоо 100 гаруй одоо уралдаан тэмцээнд оролцсноос 200 гаруй уралдаан тэмцээнд оролцсноос их орондоо 100 гаруй медаль авчирсан байдгийг. Эндээс ч дэлхийн аварга шалгуулах тэмцээний алтан медаль гэхэд 5, мөнгөн медаль гэхэд 6, хүрэл медаль гэхэд 4 байд. За энэ болгоноос бол кикбоксинг спорт бол амжилтаараа дээгүүрт одоо тооцогдох ийм спортын төрөл яа харахгүй мөө. Кикбокс олимпиад боломжтой юу? Ер нь боломжтой. Яг тэгэхээр энэ ер нь олон улсын олимпийн хорооноос гадна одоо Азийн олимпийн зөвлөл гэж хүчтэй байгуулга байдаг л да. Ер нь Европоос гадна Азиуд хүчтэй шүү дээ. Азийн олимпийн зөвлөл бол Азийн 45 орног нэгтгсэн Кувейт төвдөө. За бүр Кувейтийн одоо Шейх Эмир Аал Фахад Аал Сабах гэдэг одоо тэр бомтон маань тэргүүлдэг юм том холбоо. Олон улсын олимпийн хороонд бол яхаар нэр нөлөөтэй юм холбоо. Тэгээ энэ холбоо маань Азийн олимпийн тоглолтыг зохион байгуулдаг. Одоо бидний ярьж ирснээр Азийн тоглолт гэж. Тэгэхээр Азийн наадмын хөтөлбөрт бол кикбокс спорт орчихсон байгаа. Энэ утгаараа цаашдаа одоо Азийн олимпийн тоглолтод орсон юм чинь Яванда бол олон улсын олимпийн хорооноос зохион байгуулдаг олимпийн тоглолтод орох бүрэн боломжтой. Одоо ер нь олон улсын хэмжээнд кикбокс спорт бас хоёр одоо жигүүр хуваагдаж хөгжиж байгаа. Нэгдүгээрт бол мэргэжлийн одоо жигүүр байна. Өөрөөр хэлбэл сонирхчдын спортоос хайлж одоо ур чадвар авьяасаараа тодорч тийм ээ мэргэжлийн дээр ингэж шилждэг түүхтэй. Тэгээ мэргэжлийн сонирхчдын ялгаа бол маш энгийн. Ерөөсөө мэргэжлийн спорт бол
одоо хамгаалах гэдэг юм уу тийм ээ талаас бага. Зөвхөн одоо бэлэл өмсөж байгаа. За сонирхолтой төрөл бол тухайн кикбокс сонирхчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд толгойн одоо хамгаалалт дуулахтаа гарын бэлээ за гарын бэлээ нь бол хамгаалах чадвар их одоо том тийм ээ грамм одоо хүндийн жин бол хүнд эрүүл мэндийг хамгаалсан талтай байдаг л да. За мэрэгчлэх болохоор бэлийг нэмгэрж байгаа. Маш нэмгэн бэлийтэй. Толгойн дуулахгүй. Тэгээ одоо өрсөлдөх одоо үе гэж байдаг да. Энэ одоо үе нөх олон болдог. Хатуу одоо дүрмтэй өрсөлддөг. Ийм л ялгаатай. Канек гэдэг бол ерөөсөө Японд 1993 оноос хойш одоо зохион байгуулж байгаа мэрэгжлийн одоо англи багтахын тэмцээлтэй. Канек гэдэг бол карате, кунфу, одоо тулааны урлагуудаас хэн нэг вэ гэдгийг үзүүлсэн ийм тэмцээн анх 1993 онд Японд зохиосон юм аа. Тэгээ Канек гэдэг нь нэрнч тэр ерөөсөө карате, кунфу гэдгийн каосгуудыг аваад ард нэг гэж бичсэн. Ер нь энэ тулааны урлагуудаас номер 1 нь хэн вэ гэдгийг үзэх зорилготой анх зохиосон. 93 оноос хойш зохиосон энэ тэмцээн бол сүүлдээ нарийн англид орлоо л да. Сүүлдээ World Max гэдэг одоо дунд хөнгөнжин зохиогддог боллоо. World Grand Prix гэдэг хүн жингүүдээ зохиогддог боллоо. Дөрмийн хувьд салсан байгаа. За Max-ууд бол кикбоксинг төрлөөр өрсөлддөг бол Grand Prix Pride болоод ирэхээр одоо бүхийн одоо зарим их төрөл оролцдог. Ийм л одоо нарийн хөгжиж эхэлж байна л да. Энтэй адилхан Монголд бас энд Монгол үйл ажиллагаа явуулж байгаа, Монголд хөгжиж байгаа тулааны урлагуудаас хэн нэг байх уу гэдгийг бас үзэх гэсэн юм үндэсний тэмцээнийг бид 2008 оноос зохиосон. M Grand Prix гэж нэртэй M1 Grand Prix. Монголд номер 1 хэн бэ гэдгийг үздэг. Энэ гэхдээ яг дөрөв нь бол яг мэрэгжлийн кикбоксинг дөрмөөр зохиогддог. Нэг жинд одоо шилдэг дөрвөн тамирчин шигшж аваад одоо чансаагаар нь ингээд тэр өдөртөө нэг дороо хоёр тулаа ээж аварган тодордог. Ийм мэрэгжлийн сонирхолтой тулаан их 9-р сар зохиогдох байх. Спорт болгон өөр гэсэн онцлогтой байдаг. Тэгвэл кикбоксинг спортын онцлог болон түүний хувцас хэрэглээний талаарх мэдээллийг хамтдаа сонирхцгаая. За манай кикбоксинг спорт бол хэрэглэл материалын хувьд энгийн хэрэглэл материалууд хэрэглэдэг. За одоо кикбоксинг хэрэглэл материалыг үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүд Аз болон Европт бий. За Европт бол одоо Германы Топтен гэж одоо фирм бол одоо кикбокс хэрэглэлээр одоо алдартай Европыг хангадаг. За Тайландд бол одоо энэ байна. Одоо King бол одоо Twins, за Rajat гэж би хэрэглэлүүд бол бас энэ кикбокс спортыг дагнж хэрэглэдэг байгаа. За ерөнхийдөө энэ бол одоо бэлтгэлийн явцад хэрэглэгдэх хэрэглэл материал байна. За толгойн одоо дуулга гэж ярьдаг хамгаалалт гэдэг. Энэ бол бэлтгэлийн хамгаалттай. Энэ тамирчнаа нэлээд хамгаалсан бэлтгэл сургуультанд бэлтгэлийн төлөө сэргийлсэн ийм хамгаалалт байгаа зузаан. Бэлтгэлийн л одоо дуулга байна л да энэ хөлийг. За энэ бэлий байна. За бэлий бол одоо энэ маш сайн одоо ирсээр хийж олон одоо сар одоо энэ бэлтгэл сургуулийн явцад илэгдэж хорогдохгүй байх талаас нь бодож ингэж үйлдвэрлэдэг. За энэ бол одоо Тайланд улсад үйлдвэрлэсэн Twins гэж энэ одоо бэлий байна шүү дээ. За бас энэ кикбокс ч бас гараас гаднаас хөлийн одоо шигдэл хөлийн одоо бэлтгэл сургуулийн хэм шаардлагатай. Одоо хөлийн бэлий гэж хэлж болно л доо. За энийг бол монголоор бол шилб таахаа хамгаалт гэж байгаа. Орно хөлийн хамгаалт гэж ерөнхийдөө нэрлэж байгаа л да. Гэхдээ наривчлаад бол шилбний болон таахаа хамгаалт гэж байдаг. Шилб таахаагаа хамгаалсан. Энэ бол одоо бэлтгэлийн болон тэмцээний үед хэрэглэгддэг ийм хамгаалт байна. Дөөрөө ийм хэрэглэлүүд шаарддаг. Зодооны урлаг тэр